Цаана үзэгчтэй тэгэхээр дахин болж байгаа онцлог мэдээллүүдийг бүс нутаг улс орнуудаар нь ялхан хүргэдэг бүс нутгийн тайван хөтөлбөр маань энэ удаа та бүхэнд энэтхэг улсаас хүрч байна. Бид энэтхэг улсын түүх, шашин, соёл, замун улс төр, нийгэм, эдийн засаг, технологийн салбарт нь сүүлийн үед гарч байгаа онцлог мэдээллүүдийг энэ хөтөлбөрөөр таймлаг өргөх болно. Энэтхэг улс нь дэлхийн хамгийн олон иргэнтэй ардчилсан улс. Парламентын засаглалтай ба төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн 3 хэсэгт хуваарлдаг байна. Парламент нь 2 танхимтай байх ба Лок Сабха буюу доод танхим нь 543 гишүүнтэй 5 жил тутамд ерөнхий сонгуулиар шууд сонгогддог байна. Мөн Ража Сабха буюу дээд танхим нь муж улсуудын төлөөлөл бүхий гишүүдтэй байдаг. Доод танхимын гишүүдийн олонхын санал авсан нам эвслийн удирдагч нь ерөнхий сайд болдог байна. Ирэх бүх нийтийн сонгуул 2029 онд товлогджээ. Энэтхэгийн засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд байх ба улс орны бодлогыг удирдах, засгийн газрыг бүрдүүлдэг гол эрх мэдэлтэй хүн юм. Одоогийн ерөнхий сайд Нарендра Модийн 2014 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа. Түүний удирдлагаар засгийн газар 3 удаа бүрдэж хамгийн сүүлд 2024 онд шинэ бүрэлдэхүүнээр ажиллаж эхэлсэн байна. Харин энэтхэг улсын төрийн тэргүүн нь ерөнхийлөгч байх ба засгийн газрын албан ёсны томилгоо парламентын хуулийг сойрхон батлах зэрэг үүргийг гүйцэтгэдэг. Одоогийн ерөнхийлөгч Дропади Мурму нь 2022 онд сонгогдож энэтхэг улсын анхны уугуул иргэдийн төлөөллийн ерөнхийлөгч болсон юм а. Энэтхэг улс нь ардчилсан системтэй улс учраас улс төрийн намуудын өрсөлдөөн ихтэй сонгуульд олон нам оролцдог байна. Одоогийн гол улс төрийн хүчнүүд нь Бахаратья Жаната нам болон Энэтхэгийн үндэсний конгресс нам нэрлэгдэж байна. Хоёр намын хоорондох өрсөлдөөн нь муж хот бүрт улс төрийн уур амьсгалыг тодорхойлдог ачаа. Олон улсын тавцанд энэтхэг улс нь Аз намхан далайн бүс нутгийн нөлөө бүхий орон гэж үнэлэгддэг. Энэтхэгийн гадаад бодлогын гол зарчимд олон тал хамтын ажиллагаа, тогтвортой аюулгүй байдал, эдийн засгийн интеграцийг дэмжих зэрэг зохиолж байгаа. Тэгвэл бидэнтэй илүү дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцахаар энэтхэг улсын сэтгүүлч олон улсын шинжээч Кадамбини Шарма энэтхэг улсаас холбогдож байна. Сайн байна уу Кадамбини? Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч зочноор оролцож байгаад маш их баярлалаа. Та бүхэндээ баярлалаа. Надад үнэхээр нэр төрийн хэрэг байна. Юуны өмнө та өөрийгөө үзэгч нарт маань илүү дэлгэрэнгүй танилцуулаач. Би 25 гаруй жилийн турш сэтгүүл зүйн салбарт ажиллаж байна. Миний гол чиглэл бол олон улсын харилцаа, гадаад бодлого. Гэхдээ би энэтхэгийн дээд шүүх, сонгуулийн хороо, уур амьсгал, байгаль орчны асуудлыг ч мөн сурвалжилж ирсэн. Карьерийнхаа ихэнх хугацаанд телевизийн сэтгүүлч, хөтлөгчөөр ажилласан. Тэгвэл хамгийн ихний асуултаа энэтхэгийн гадаад бодлогын талаар асууя. Одоогийн засгийн газрын үед энэтхэгийн гадаад бодлогын чиг хандлага ямар байна вэ? Өмнөх засгийн газруудын бодлогоос юугаараа ялгаатай байгаа вэ? Энэтхэг улсын гадаад бодлогын тухай яриг ивэл ихэнх улс орны адил энэтхэг улсад ч гэсэн засгийн газар солигдож байдаг ч гадаад бодлогын залхамж чанар үргэлжилсээр байдаг. Учир нь нэг улсын амьдрал бусад улстай харилцах харилцаа нь нэг засгийн газрын хугацаанаас хамаагүй урт настай байдаг. Одоогийн энэтхэгийн гадаад бодлогод бага зэрэг өөрчлөлтүүд бий. Эдгээр нь дэлхийд дахинд болж байгаа үйл явдлуудтай уялдан өөрчлөгдөж байна. Жишээ нь Америк нэгдсэн улсад Трампын засаг захиргааны дайлын дотор цагаачлал, худалдаа, уур амьсгалын бодлогод өмнөх засаг захиргаадаас тис өөр хандлага баримталж байна. Үүний дагуу энэтхэг гадаад бодлогоо тохируулан өөрчилж байна. Энэтхэг нэг талаас өөдрөг, нөгөө талаас болгоомжлсон байр суурийг баримталж байгаа. Үүний үр дүнд олон улстай худалдааны хилэлцээр эрчимтэй явагдаж байна. Европын холбоо, Их Британи тэргүүдтэй байгуулж байгаа олон чөлөөт худалдааны хилэлцээр гэрээнүүд бүгд маш хурдцтай ахиж байна. Мөн энэтхэгийн одоогийн засгийн газар хөрш онуудаа илүү анхаарал хандуулж байгааг бид харж байна. Өмнө нь энэтхэг улс зүүн өмнөд Азийн орнуудтай эдийн засаг, соёлын харилцааг бэхжүүлэхэд мөн ерөнхийдөө ажиллахад чиглэж байсан бол одоо зүгээр ажиллахаас идэвхтэй оролцох стратеги шилжиж энэ нь хурдтай хэрэгжиж байна. Хөрш орнуудад асуудал тулгарх бүрт энэтхэг хамгийн түрүүнд тусламж үзүүлдэг улс нь болж байна. Саяхны жишээ гэвэл Шри Ланкад шуурга хөрсний нуралт болсны дараа хамгийн түрүүнд тусламж үзүүлсэн нь энэтхэг байсан. Малдивт ч мөн адил. Афганистанд нөхцөл байдал маш хүнд байсан ч энэтхэг Афганистаны ард түмэнд тусламж дэмжлэг үзүүлсэн хэвээрл байна. Энэтхэгийн гадаад бодлогын гол зарчим бол хэнийг ч орхихгүй хамтдаа урагшлах явдал. Энэтхэгийн засгийн газар Васудхаява Кутумбакам буюу дэлхийн ертөнц бол нэгэн гэр бүл гэсэн үзлийг баримталж үүнийг бодит үйл дээрээ ч үзүүлж байна гэж хэлж болно.
Та ийм богино хугацаанд маш дэлгэрэнгүй зэгцтэй тайлбар өглөө. Маш их баярлалаа. Таныг энэтхэгт энэ 7 хоногт нэвтрүүлгийнхээ эхний дугаард урих нь нэр төрийн хэрэг байлаа. Маш их баярлалаа. Миний хувьд ч гэсэн ялгаагүй нэр төрийн хэрэг байлаа. Энэтхэг улсын хувьд хөрш орнуудтайгаа үе үе хилийн ойролцоох мөргөлдөн халдлагуудтай холбоотойгоор таагүй харилцаатай болох нь бий. Тэгвэл өнгөрсөн онд Энэтхэг болон Бангладеш улсын харилцаа огцон муудаад байсныг хоёр талын эрх баригчид энэ оноос сэргээх арга хэмжээг авч эхэллээ. Энэтхэг болон Бангладеш улс нь 1996 онд байгуулсан ган мөрний ус хуваах гэрээг шинжлэх үйл явцыг эхлүүлжээ. Энэхүү гэрээ нь энэ оны 12 дугаар сард дуусна. Гэрээний дагуу Энэтхэг болон Бангладеш улс нь ижил хэмжээний ус эзэмших авах эрхтэй боловч сүүлийн жилүүдэд Бангладеш улс нэгдсэн үндэсний байгууллагын усны конвенцэд нэгдснээр хэлэлцээрт илүү давмгай байр суурьтай болохыг оролдож, урьдчилан заасан хэмжээнээс илүү давж магадгүй гэсэн болгоомжлол Энэтхэг улсын эрх баригчдад байгаа юм а. Энэтхэг Бангладешийн харилцаанд улс төрийн маргаан сонгуулийн үр дүнч гэсэн нөлөөлж болзошгүй. Бангладеш улсын ерөнхий сонгуул 2026 оны 2 дугаар сарын 12-нд болох ба засгийн газар эцсийн байдлаар бүрдээгүй байгаа нь гэрээний хэлэлцээрт саад болж магадгүй байна. Мөн сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаанд Бангладешт дотоод улс төрийн хурцдмал байдал, шашинтай холбоотой маргаанууд нөлөөлж байна. Харин мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ган мөрний гэрээг шинчилэх нь хуурай улиралд усны урсгалыг доктортой байлгах, усны хомсдолд өртөмдөхийн Энэтхэг улсын зүүн нутгийг хамгаалах чухал алхам гэж тооцогдсон. Мөн гэрээний шинчил нь хоёр орны усны хуваарлалт, байгаль орчин, бүс нутгийн аюулгүй байдал, дипломат харилцаа зэрэг олон асуудлыг нэг дор шийдвэрлэх боломжтой гэж албаныхан үзэж байна. Өнгөрсөн онд Энэтхэг улс Япон улсыг ардаа орхин дэлхийн 4-р том эдийн засаг болсон талаар албаныхан мэдээлж байна. Энэтхэгийн засгийн газрын 2025 оны жилийн эцсийн эдийн засгийн тайлангийн тооцоолоор одоогийн өсөлт цааш үргэлжилсээр байвал Энэтхэг улс ирэх 3 жилийн дотор Герман улсыг давж дэлхийн 3 дахь том эдийн засагтай улс болох төлөвтэй байна гэлээ. Энэтхэг улс 2022 онд Их Британи улсыг ардаа орхин дэлхийн 5 дугаар том эдийн засаг болсон бол 2025 онд Япон улсыг давж 4-р шилжсэн гэдэг нь эдийн засгийн хурд өсөлтөд эрчимтэй ахиц гарч байгааг харуулж байна. Энэтхэг улсын дотоодын нийт бүтээгдэхүүн ойролцоогоор 418 их найд ам долларт хүрч 2030 он гэхэд 7.3 их найд ам долларт хүрэх тооцоо гарсан байна. Одоогийн байдлаар Энэтхэг улс нь Америк нэгдсэн улс, Бүгд найрамдах Хятад ард улс, холбооны Бүгд найрамдах Герман улсын араас эдийн засгийн хэмжээгээр дэлхийд 4-р жигсэж байгаа юм а. Цааш дэлгэрэнгүй статистикийг харвал 2025-аас 2026 оны санхүүгийн жилийн 2 дугаар улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн нь 8.2% өсөлттэй, өмнөх улирлын 7.8%-аас дээш гарч сүүлийн 6 улирлын хамгийн өндөр үзүүлэлтэндээ хүрсэн байна. Мөн экспортын үзүүлэлт гэсэн сайжирч 2025 оны 11-р сард бараа бүтээгдэхүүний экспорт нь 3813 тэрбум ам долларт хүрсэн байгаа нь цахилгаан хэрэгсэл, эмийн бүтээгдэхүүн, нефтийн бүтээгдэхүүний экспортын өсөлттэй холбоотой гэлээ. Энэтхэг улсын төв банк 2025-аас 2026 оны санхүүгийн жилийн өсөлтийн таамаглалыг 7.3% хүртэл нэмэгдүүлсэн байна. Эдийн засгийн өсөлтөд голчлон дотоод эрэлт хувийн хэрэглээ дүлхэц болж байгаа ба засгийн газар үүнийг эдийн засгийн өндөр өсөлт, бага инфляцтэй зэрэгдсэн алтан үе гэж тодорхойлж байна. Хэдийгээр эдийн засгийн өсөлт нь хурдтай байгаа ч гэлээ дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хүнд ноогдох орлого нь 2024 онд 2694 ам доллар байгаа нь Япон улсын 32487 ам доллар, Герман улсын 56103 ам доллароос бага хэвээрээ байгаа юм. Хүн амын талаас илүү нь 10-аас 26 насны залуучууд ба ажлын байрыг нэмэгдүүлэх гэдэг урт хугацаанд тулгамдж байгаа чухал сорилт болох төлөвтэй байна. Гэсэн дэж олон улсын валютын сан болон Япон улсын төв банкны тооцоололоор Энэтхэг улсын эдийн засаг энэ хэвээр өссөөр байвал ирэх 3 жилийн хугацаанд Герман улсыг давж эдийн засгийн хэмжээгээр Америк болон Хятад улсын араас жигсах боломжтой гэлээ. За энэхүү хурцтай нэмэгдэж байгаа Энэтхэг улсын эдийн засгийг хойшин татаж болох хамгийн том гадны хүчин зүйл нь Америк нэгдсэн улсын тарифын нэмэгдэл байж болзошгүй байна. Энэ 7 хоногт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Орос улбаны улсын газрын тосыг хямд үнээр их хэмжээгээр авч байна гэж үзэн Энэтхэг улсын эсрэг тарифыг 500% хүргэж болох талаар хэлжээ. Америк нэгдсэн улсын хууль тогтоох дээд эрх мэдэл бүхий байгууллага болох Конгрессоор Орос улбаны улсын гаралтай нефт байгалийн худалдаалсан оронд 500% галлын тариф ноогдуулах тухай хуулийн төсөл хилцүүлэгдэж байгаа гэлээ. Тэдгээр улс орнуудад Энэтхэг улс орж байна. Энэтхэг улсын гадаад хэргийн яамнаас энэ талаар мэдээлэл өгч нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа гэдгээ мэдээллээ.
Энэхүү хуулийн төсөл нь Орос улбаны улсын экспортын бүтээгдэхүүн худалдаж авсан орнуудад тариф 2 дахь 20 арга хэмжээ ноогдуулах зорилготой. Ингэхдээ Орос улбаны улсын цэргийн үйл ажиллагааг санхүүжүүлэх их усүрийг таслах зорилготой гэж цагаан ордноос тайлбар өгч байгаа. Энэтхэг улс нь одоогоор Орос улбаны улсаас авсан нефтийн экспортын төлбөрт 25% тариф ноогдуулж байгаа. Энэтхэг улс нь бүгд найрамдах Хятад ард улсын дараа орох Орос улбаны улсын нефтийн 2 дахь том худалдан авагч гэсэн тооцоо бий. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр Дональд Трамп ажиллаж эхэлсэн цагаас хойш хэд хэдэн удаа цагаан ордноос энэтхэг улс Орос улбаны улсын нефтийг худалдан авахаа бууруулсан гэж мэдэгдсэн. Харин одоо хүртэл энэтхэг улсын засгийн газраас энэ талаар баталсан мэдээлэл өгөөгүй байгаа юм. Хамгийн сүүлд энэтхэгийн гадаад хэргийн яамны мэдэгдэлд 1.4 тэрбум иргэнийхээ эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, олон их усүрээс хямд эрчим хүч авах шаардлагатай тулгуурлан бодлогоо тодорхойлдгоо гэх тайлбарыг өгсөн байдаг. Мөн энэтхэг улс нь Америк нэгдсэн улсын нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын 66 байгууллагын үйл ажиллагаанаас гарах мэдээлэлд хариу өгч, олон улсын нарны эрчим хүчний хэрэглээг нэмэд чиглэсэн холбооноос Америк нэгдсэн улсыг гарсанд шүүмжлэлтэй хандаж байгаа гэдгээ илэрхийлжээ. Энэтхэг улсын санаачилсан энэхүү холбоо нь 125 гишүүн оронтойгоор нарны эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжих, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэн ажилладаг байна. Цаашдын нөхцөл байдлын тухайд хоёр орны хооронд тарифын талаарх хэлэлцээр байгуулагдах хэсэг нь тодорхойгүй байна. Өнөөдөр Америк нэгдсэн улсын худалдааны яамны зүгээс энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Моди Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай яриагүй учраас тарифтай холбоотой хэлэлцээрүүд гатсан гэх мэдээллийг өгчээ. Жилийн үдээд энэтхэг улсын ард иргэдэд хамгийн ноцтой тулгамддаг асуудал агаарын бохирдол байгаа. Энэтхэгийн 4041 хотын ойролцоогоор 44% нь агаарын бохирдолд нэрвэгдсэн гэх судалгаа байна. Өнгөрсөн сард энэтхэг улсын засгийн газар онц байдал зарлаж агаарын бохирдолтой тэмцэхээ амласан ч гэлээ асуудал тийм ч хурдан шийдэгдэхгүй нь гэж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд энэтхэг улсын 1787 хот PM2.5 буюу нарийн ширхэгт тоосон цэргийн хэмжээ стандартаас давсан үзүүлэлттэй байжээ. Мөн одоогоор зөвхөн 130 хот нь үндэсний цэвэр агаарын хөтөлбөрт хамрагдсан байна. Үүнээс 67 хот нь байнгын агаарын бохирдолд нэрвэгддэг хотуудаар нэрлэгдэж байгаа юм. 2025 онд хамгийн их бохирдолтой хотоор Ассамын Бирнихат, араас нь Дели, 3 дугаарт Газиабад орсон байна. Мөн Ниода, Гурограм, Грейтер Ниода, Бхевади, Хажипур, Музаффарнагар, Хапур зэрэг хотууд агаарын бохирдол өндөрт тооцогджээ. Агаарын бохирдлын шалтгаан нь аж үйлдвэр, тээврийн хэрэгсэл, уур амьсгалын өөрчлөлт, салхины хурд багатай байдал, хөрш мужуудын тарианы үлдэгдлийг шатаах зэрэг олон хүчин зүйлтэй холбоо нь тайлбарлагдаж байгаа. Энэтхэгийн агаарын чанарын удирдлагын комиссоос хариу арга хэмжээний 4-р түвшинд шилжиж, шинэ Дели хотод хуучин дизель машиныг хориглох, барилга угсралтын ажлыг зогсоох, агаарын бохирдол хэд өндөр газруудад бага ангийн хүүхдүүдийг захим сургалт руу шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Дээд шүүхээс мөн хуулийн хэрэг шүүх хуралд оролцогчдыг захимаар оролцохыг зөвлөж байгаа гэлээ. Энэтхэгийн агаарын чанарын удирдлагын комиссийн зүгээс агаарын бохирдол нэмэгдэхэд чиглэлийн өндөр түвшин, салхины чиглэл өөрчлөгдсөн болох нь нөлөөсөн гэж байна. Тиймдээч иргэд ялангуяа хүүхэд, зүрх, амьсгалын өвчтөй хүмүүсийг гадуур гарахгүй байх, маск зүүхийг тогтмол зөвлөж байгаа. 2022-оос 2024 онд шинэ Дели хотын төрийн өмчөд 6 эмнэлэгт 200 мянга гаруй амьсгалын замын хурц өвчний тохиолдол бүртгэгдсэн байгаа нь агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөг боддоор харуулж байгаа юм. Ийхүү өвлийн улиралд энэтхэг улсад агаарын бохирдол ноцтой тулгамдсан асуудал болж байгаа хэдий ч жилийн энэ үе нь энэтхэг улсын хувьд зундаа хэд халдагтай холбоотойгоор аялал жуулчлалын саруудад тооцогддог байна. Жил ирэх тусам энэтхэг улсыг зорих жуулчдын тоо нэмэгцээр улсынхан дотоодын нийт бүтээгдэхүүний 7-8% энэ салбар дангаараа эзэлж байна. Тэгэхээр та бүхний мэдэж байгаачлан энэтхэг улс нь 5-аас 10 мянган жилийн ариун баялаг түүхтэй улс байгаа. За ялангуяа бидний яг одоо ажиллаж байгаа шинэ Дели хот маань дэлхийн хамгийн хөвшин хотуудын нэг гэж хэлж болно. За одоо миний ирээд байгаа газар бол Индиа Гейт буюу энэтхэгийн хаалга. За энэхүү газрыг дэлхийн 1-р дайн болон 1919-с 21 оны хоорондох Энэтхэг болон Афганистаны хооронд босон дайны үеэр амиргцсан 70 мянга гаруй цэргийн дурсгалд зориулсан энэхүү хаалгыг барьсан байдаг. За энэхүү хаалгыг барихтаа 1921 онд шавыг нь тавьсан бол 1931 онд 10 жилийн дараа нээлттэй хийж байсан. Одоо л хэд дахинаас олон сая жуулчид зөвхөн энэ газрыг харах гэж Энэтхэг улсыг зорддог байна. Энэтхэгийн хаалгаас эхлээд Таж Махал, Улаан цайз, Кутаб Минар зэрэг дэлхийн өвсөнд бүртгэгдсэн түүхийн дурсгалд чухал ач холбогдолтой газрууд Энэтхэг улстай ярвээ. За түүх соёл, шашин, байгалийн өрмөс тогтцтой тулгуурлан эдийн засгаа дэмжих нь ямар үр дүнтэй болохыг дараах хэдэн тоо баримтаас илхэн харж болно. За тухайлбал 2024-өөс 2025 оны байдлаар Энэтхэгт 9.7 сая гадаад жуулчин ирсэн байна.
Энэ салбар нь ажил эрхлэлтийн 9.1%-ийг дэмжиж, дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 10%-ийг бүрдүүлж байна. Өнгөрсөн онд л гэхэд 45.6 сая хүнийг ажлын байраар хангаж байна. За энэтэй 2035 он гэхэд 64 сая төгрөгийнх тооцоолол байна. Мөн дотоодын аялал жуулчлалын хөдөлгөөн нь гадаадынхаас хавь илүү ба ковид-19 цар тахлын дараах сэргэлтийн үеэр 1.8 тэрбум аялалд авсан нь түүхэн өндөр үзүүлэлтүүдийнх нь нэг юм а. Before I came here, I just heard that Энэ хаалгыг дэлхийн 1-р дайнд амиа өргөцсөн хүмүүсийн дурсгал зориулж барьсан гэж сонслоо. Ханын тоосгон дээр сийлсэн нэрсийг хараад сэтгэл маш их хөдөлсөн. Энэ миний төрсөн улс биш ч гэсэн түүхэн дурсгалт газруудыг нь харахад сэтгэл их хөдөлж байна. Миний хувьд анх удаага энэтхэг улсад ирж байна. Хүлээлтээс давлаа гэж хэлж болно. Дели хот гудамжинд цэвэрхэн, хүмүүс нь маш ээлдэг байна. Гадаад хүмүүс их найрсан ханддаг юм байна. I knew it. I expected the people would be nice to the foreigners. Hi, my name is Pandu and I'm from Bali, Indonesia. Би анх удаага энэтхэг улсад аялаж байгаа юм шээ. Үнэн дээр энэ бол миний 3 дахь аялал. Энэтхэгийн надад хамгийн их таалагддаг зүйл бол соёлын олон янз байдал. Гудамжинд хүмүүс сари буюу уламжлалт хувцас өмсөж, өнгөлөг хувцастай явахыг харах үнэхээр сайхан байдаг. Хүн ам ихтэйгээс үүсэж байж магадгүй энэтхийн эмх замбраагүй байдал нь ч үнэндээ сэтгэл татам санагддаг. Зарим хүмүүст энэ нь хэд замбраагүй эмх зэгцгүй санагддаг байх. Миний хувьд энэ дундаас гоо сайхныг нь олж харддаг. Үнэхээр сонирхолтой орон. In the middle of this chaos, in the middle of this mess. Энэтхэгийн аялал жуулчлалын онцгой чиглэлүүдийн нэг бол буддын шашны ариун дагшин газрууд юм. Тэдгээрийн хамгийн чухал нь Бодh Gayab тосгон ба Будда Шагжамууны гэгээрэлд хүрсэн түүхэн газар гэж дэлхийд дахинд хүлээн зөвшөөрөгддөг. За Бодh Gaya нь энэтхэгийн зүүн хэсэгт орших Бихар мужид байрладаг ба Будда Шагжамууны нүмертөнд сууж бясалгаж явах үедээ гэгээрэлд хүрсэн гэгддэг махбод сүм, за Бодh мод нь ЮНЕСКОгийн дэлхийн өвийн жагсаалтад багтсан байдаг. За өдгөө Бодh Gaya нь зөвхөн шашны төдийгүй соёлын аялал жуулчлалын чухал төв болж жил бүр Бихар муж дангаараа 1-2 сая гаруй жуулчин, мөргөлчин хүлээн авдаг байна. And you feel the real energy of the Bihar. Олон хүмүүс энэтхэгийг зорддог шалтгаануудын нэг нь мэдээж шашны олон янз байдал. Өөр шашинтай хүмүүс нэг дор инх тайван амьдрах боломжтой юм. Ялангуяа Бихар мууж дахь Бодh Gaya тосгон бол Буддагийн гэгээрэлд хүрсэн газар учраас дэлхийд дахиндах буддистуудын цугларах, мөн жуулчдыг татах цэг болж өгдөг. Яг үнэндээ маш олон шашин энэ газараас үүссэн юм шүү дээ. Ийхүү энэтхэг улсыг түүх шашин соёлын өв баялаг, за үүнийг ашиглан соёлын шашны аялал жуулчлалын гол төв болон хөгжөхөд урт хугацааны бодлого төлөвлөгөө чухал эсн мэдээж юм. За энэтхэг улсын засгийн газар аялал жуулчлалын салбараа эдийн засгийн стратегийн чухал чиглэл болгож дэд бүтээц нисэх онгоцны буудал, хурдны зам, зочид уудал, соёлын өвийн хамгаалалтад хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийсээр. За үүний үр дүнд 2035 он гэхэд энэтхэг улсын дотоодын нийт бүтээгдэхүүн үзүүлэх аялал жуулчлалын салбарын хувь нэмэр 2 дахин өсөж 500 тэрбум Америк долларт хүрэх тооцоолол байна. Ийхүү энэтхэг улс түүхэн дурсгалт газруудаа тулгуурлан аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийн өв гэж хэлж болох үс шашин боловсролын түүхэн газруудаа дахин сэргийхийг оролдож байгаагийн жишээ нь Наланда их сургууль юм а. Тэгэхээр та бүхэн одоо харж байгаа газар бол дэлхийн хамгийн анхны их сургууль байгаа. Наланда их сургууль. Энэтхэг улсын Бихар мужид байршилтай манай нарны өмнөх 5 дугаар зууны үед дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 10,000 гаруй оюутнууд 2,000 гаруй багш нар ажилладаг байсан. 2016 онд ЮНЕСКО-гоос энэхүү газрыг дэлхийн өв санд бүртгэж авсан байдаг юм байна. Энэтхэгийн Бихар мужид байрлах Наланда их сургууль нь дэлхийн боловсролын түүхэнд онцгой байр суурийг эзэлдэг. За дэлхийн хамгийн анхны их сургуулиудын нэг гэж тооцогддог байсан ба Аас ТV оюун ухааны төв гэж нэрлэгддэг байжээ. Тухайн үеинд буддийн гүн ухаан, анагаах ухаан, математик, одоо орон логик, хэл, шинжилэл зэрэг олон салбарыг заадаг байсан. Мөн Хятад, Төв Аз, Төвд, Солонгос, Япон, зүүн өмнөд Аз зэрэг олон бүс нутгаас мянган оюутан ирж суралцдаг байсан. Гэвч 12 дугаар зуунд дайны улмаас Наланда устсан нь хүндрэлтний түүхэнд томоохон гар цохирол болсон юм а. 2000 жилийн өмнө дэлхийн нийтийн оюун ухааны төв гэгдэж байсан Наланда их сургуулийн өв одоо ч гэсэн үргэлжилсээр байна. За энэхүү одоо миний зогсож байгаа сургуульд 25 улсаас ирсэн 600-аар олон улсын оюутнууд магистр болон докторантаар суралцдаг. За энэхүү тоог эх 2 жилийн дотор энэхүү сургууль 2000 болохоор бэлтгэж байгаа юм байна. Ингэхдээ шашин, түүх, урлаг, философи, мөн технологийн хичээлүүдийн хүртэл ордог байна.
2006 онд Зүүн Өмнөд Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр Наландаг Аз ТV оюуны солилцооны төв эртний боловсролын уламжлалыг орчин үеийн судалгаатай холбосон их сургууль болгон сэргээх санал тавигджээ. Улмаар санаа шалгыг энэтхэгийн засгийн газар дэмжиж Наландаг зөвхөн энэтхэгийн бус олон улсын хамтарсан их сургууль байхаар төлөвлөжээ. Одоогийн Наланда их сургууль анх 17 улсын хамтын түншлэлээр байгуулагдсан. Харин одоо энэхүү хүрээлтэлж Азийн их сургуулиудын сүлжээ, за Зүүн Өмнөд Аз, Энэтхэг, Наландагийн их сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээтэй нэгдэн ажиллаж байна. За эртний Наландад хэл шинжилэл, философи, математик, одон орон, байгалийн ухаан гэд бүх салбар логик шүүн тунгаах чадварт тулгуурлаж байсан. Сохроор итгэх үзэл огт байгаагүй. За энэ уламжлалыг бид өнөөдөр ч хадгалж байгаа юм. Эртний Наландагийн номын сан сая гар бичмлийн үгийг сэргээж олон улсын оюутан судлаач сонирхогчдод нээлттэй болгохоор ажиллаж байна. Манай их сургууль нь эртний түүхэн Наланда их сургуулийг орчин үед дахин сэргээсэн боловсролын байгууллага юм а. Манай хотхон нийт 455 акр газар нутаг дэвсгэрийг хамардаг ба бүрэн тэг хэрэглээтэй хотхон гэдгээр онцлог. Өөрөөр хэлбэл ус, эрчим хүч, хог хаягдал, нүрс төрөгчийн ялгаруултыг тэг төвшөнд барих зарчимд тулгуурласан. Манай хотхон бол бүрэн утгаараа ногоо хотхон. Zero energy, zero waste. Наланда их сургууль бол зөвхөн нэг сургуулийн тухай яриа биш. Энэ бол эртний оюуны соёл, орчин үеийн боловсрол, ирээдүйн доктортой хөгжлийн нэгтгэсэн дэлхийн хэмжээний боловсролын бэлэг тэмдэг юм а. За иймдээч энэтхэгийн засгийн газар Наландаг Аз ТV мэдлэг судалгааны занглаа төв болгох зорилтыг тавин ажиллаж байна. Хөтөлбөрийн төгсгөлд Энэтхэг болон Монгол улсын харилцааны түүх одоогоор хамтран ажиллаж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг товчлон хүргэе. За Монгол болон Энэтхэг улсын гадаад худалдааны бараа эргэлт өнгөрсөн оны байдлаар 30 гаруй сая $, хэмжигдэж байгаа. Манай хоёр улс нь 2015 онд ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалаас хойш хамтын ажиллагаагаа өргөжүүлж стратегийн түншүүд болсон байдаг. Энэхүү түншлэлийн хүрээнд хоёр улс хамтран уул уурхай, боловсрол, мэдээлэл технологийн салбарт олон төсөл хөтөлбөрүүд дээр хамтарч хамтын ажиллагааны цар хүрээгээ тэлсээр байна. За мөн өнгөрсөн жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн тохиолсон байдаг. Тэгэхээр энэхүү эрдэм шинжилгээний хурлаар бид бүхэн харилцааны өнгөрсөн түүхийн асуудлыг дүгнэж цэгнэхээс гадна судлаачдын судалгаан дээр тулгуурласан ирээдүйн хамтын ажиллагааны боломжийн талаар хэлцэж байгаагаар бол онцлогтой байгаа. Манай хоёр орон дипломат харилцаа тогтоогоод 70 жил болж байгаа ч гэсэн өн эртний найрсаг харилцаатай нэг эртний хэлхийн холбоотой юм чухал хоёр орон. Тэгээ манай хоёр орны харилцаа бол оюун санааны хөршийн төвшөнд буюу иргэд хоорондын шашны асуудал дээр тулгуурсан ийм харилцаа явж байгаад одоо стратегийн түншлэлийн харилцаанд шилжээд бид бүхэн 10 жилийн нүрийг үзэж байна. Хоёр улсын харилцаа холбоо зөвхөн шашин шүүтлэг, дипломат харилцаа холбоогоор хязгаарлагдахгүй. Амжилттай хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн явцын талаар элчин сайд Атул Малхари Гоцерве тодрууллаа. Бид энэтхэгийн 1.7 тэрбум $, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилттэйгээр Орон говь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Энэ нь Монголын анхны газрын тосны үйлдвэр юм. Ашиглалтанд ормогц газрын тосны дотоодын хэрэгцээнийхээ 70% хангахын зэрэгцээ Монголын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой байгуулсан юм. Одоогоор Орон говь аймагт ойролцоогоор 2500 орчим энэтхэг ажилтан ажиллаж төсөл амжилттай үргэлжилж байна. Дорн говь дахь газрын тосны үйлдвэрээс гадна Энэтхэг улсын санхүүжилттэйгээр мэдээллийн технологи, харилцаа, аутсорсингийн төвийг Баянзүрт өөрт байрлах шинжлэх ухаан технологийн сургуулийн дэргэд байгуулж байна. Энэ нь Энэтхэг улсын $20 сая хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж байгаа юм. Ирэх оны дунд үеэр ашиглалтанд орсноор дэвшилтэд машин сургалт, хиймэл оюун ухаан, компьютерийн програмчлалын чиглэлээр жилдээ ойролцоогоор 1000 залуу ажиллах хүчнийг бэлтгэх юм байна. Энэ мэтчлэн хоёр улсын харилцаа холбоо жилээс жилд өргөжөж, хоёр талд харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгохыг хуралд оролцогчид онцолж байлаа. Дэлхийн хамгийн их хуамтай зам эдийн засгийн хэмжээгээр дөрөвдүгээрт жигсэж байгаа гэх мөн Монгол улсын оюун санааны хуршигддаг Энэтхэг улсын улс төр нийгэм эдийн засагт болж байгаа онцлог үйл явдлуудаас та бүхэнд мэдээлэл хүргэлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.